За сая ишлэл цээжээр уншиж хахад зарим хүмүүс нь аршаа ингээд налаа суучхаал байсан дотроо уншсан бах тий. За ер нь бол чанга дуурч унших юм бол их хэрэгтэй шүү. Библийн ишлэл тогтоох юм бол их хэрэгтэй байдаг. Үүнийг хүмүүс сайн мэддэггүй. Библийн нэг ишлэл цээжлэх юм бол сая төгрөг өгнө гэвэл өдөрт бараг 1000-ыг цээжлэнэ гэл хичээх бах тий. Гэхдээ Библийн үгийг цээжлэх юм бол итгэлийн амьдралд маш их үр ашигтай байдаг. Үүнийг юугаарч солихын аргагүй. Тийм учраас Библийн ишлэлээ заавал цээжлэе гэж хичээж байгаарай. Хэдхэн удаа давтаад уншчих юм бол тогтоогдно. Заавал одоо юм цээжилдэг авьяастай байх шаардлагагүй. Тийм учраас Библийн ишлэлээ цээжлэе гэж хичээх юм бол та бүхний итгэлийн амьдралд маш том тус тэмтэй байна. Ямар нэг юм тохиолдох юм бол Бурхан энэ үгийг та бүхэнд санагдуулна. Иохан 14 дээр ариун сүнс энэ үгийг та нарт санагдуулна гэсэн үг гардаг. Та бүхний сонссон, сурсан, цээжилсэн үгийг та бүхэнд санагдуулаад ямар нэгэн хэцүү зүйл тохиолдох юм бол энэ үгээр Бурхан бид нарыг тайлгаруулж, биднэрт мэргүү хааны өгч, бидний сэтгэлийг хүчрхэгжүүлдэг. Тийм учраас заавал одоо цээжлэе гэж хичээж байгаарай. За цээжлэх хичээлээ бичиж байгаа ширээн дээрээ нааж болно. Аль эсвэл ариун цэрийн өрөөндөө нааж болно. За ингэж хичээх юм бол амархан тогтооно. Хамт залбирцгаая. Өршөөнгүй бидний Бурхан амен. Бурхан таны тогтоосон түүхийн төгсгөлийн цаг мөчид бид амьдарч байна. Энэ ертөнцийн хором уу их замбрааг болж байна. Энэ дундаас та биднийг төрүүлж дуудаж, өөрийнхөө агуу нэгүслийг ухааруулж, биднийг аварч, мөнхийн найдвар баяр хөөргийг өгч, биднийг аварч, бидэнд тусалдаг нэгүсэлд тань баярлалаа. Энэ цаг мөчид эзэн таны үнэтэй цар аврагдсан бид өхөн эзний өмнө хамтдаа цуглаад эзний нэгүсэл хайрыг магтан дуулж, үгнээс уралцаж, эзэн таны хамт байдаг ариун сүрэг дотор нөхөрлөж байгаадаа, нөхөрлөх гэж байгаадаа үнэхээр их баяртай байна. Энэ цаг мөчид эзэн таны бидний дунд хамт байгаа гэдэгт итгэж байна. Хүн тус бүрийг та ажиглан анхаарч, өөрийнхөө энэрэнгүй мутраар түшин тулж, эзэн минь та өөрийнхөө нэгүсэл үг, ариун сүнсний хүч чадлаар биднийг улам илүү шинчилж, бид Бурханы хүүхдийн хувьд ичиг зүйлгүй амьдрахад бидний амьдралыг та удирдах өгнө. Бидний дунд одоо хүртэл Бурханы хайрыг үнэн олоосаа ухаараагүй хүн байгаа бол Бурханы мөнхийн хайр, мөнхийн ам, мөнхийн найдварыг авахд та заавал өөрийнхөө өршөөлийг үзүүлээрэй. Орон даяараа манай чуулган, дэлхийд даяараа манай чуулганууд байгаа үлээ. Хэцүү хүнд нөхцөл байдал дотор итгэлээ сахиад амьдарч байгаа бүхий л ахын дүүстэй ариун сүнсний хүч чадал мөн өөрийнхөө үгээр та хамт байж энэ хором завхарсан үеэс та хамгаалж Бурханы сайн мэдээ хүчтэйгээр тунхаглахтан та тусалж Бурхан таны агуу ажлыг илүү хүчтэйгээр явуулахад та тусална уу? Бид нар одоо хүртэл сул дорой Бурхан таны тусламж байхгүй бол бид нэр зөв амьдарч чадахгүй. Эзэн минь та бидний сэтгэлийг зөв зохистой болгож, эзэн минь та өөрийнхөө үг болон хүч чадлаар бидний амьдралыг бүрэн дүрэн захирч, бид Бурханы хүүхдийн хувьд ичиг зүйлгүй амьдрахад та биднийг удирдах өгнө. Цаг үе болгонд хэрэгтэй үед бидэнд үгээ өгдөг эзэн минь энэ цаг мөчиж гисэн өөрийнхөө ухааруулахыг хүсэж байгаа үгээ бид бүхэнд ухааруулж хэрхэн яаж авах ёстойг минь та зааж өгнө. Эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен.
Библиэс харъя. Ром 8 дугаар бүлэг. Ром 8. Ром 8-ийн 16-аас 18 хүртэл Ром 8-ийн 16-аас 18 хүртэл би уншаад өгье. Биднийг Бурхны хүүхдүүд гэдгийг сүнс өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Тиймээс хэрэв бид хүүхдүүд нь юм бол өв залгамжлагчт нь ч бас мөн. Христтэй хамт алдаршуулгадахын тулд бид түүнтэй хамт зовдог тул бид Бурхны өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран өв залгамжлагчид юм. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог. Энэ уншсан үгээрээ Христэд итгэгчийн зовлон ба алдар гэсэн сэдвээр хамтдаа үнээс сурцгаая. За бүгдээрээ сайн мэдж байгаа те. Христ биднийг аврахын төлөө сүр жавхлантай Бурхны сэнтийг орхиод Бурхан хүн шиг болж гэм нүгэлтэй ертөнц рүү бууж ирээд хүний хийдэг бүх ажлыг хийж хөдөлмөрлөж, зовлон амсаж гэм нүгэлгүй хэрнээ хамгийн хүнд ялтан шиг цаазын ял авч загалмай дээр үхэж цусаа урсгаж биднийг аврах ажлыг гүйцэтгсэн. Есүс дахин амьлаад 40 хоногийн дараа 40 хоногийн хугацаанд олон хүмүүсийн нүдэн дээр тэнгэр рүү дээш явсан. Бурхны хийсэн олон ажил байгаа. Гэтэ тэр дотор Бурхан өөрийнхөө цорын ганцгүй хүний биетэйгээр энэлт хэрүү илгээгээд за тэгээд гэм нүгэлгүй түүнд загалмайг өрүүлээд өхүүлж бидний төлөө хүнд өрлөгтний төлөө цусыг нь урсгуулж бүх нүглийг нь уучлсан. Үүнээс илүү агуу ажил байхгүй. Бурхны хийсэн ажил дотор үүнээс илүү агуу ажил гэж байхгүй. За тэгвэл одоо үүнийг ухаарсан бид хүн үлдсэн амьдралаа хэрхэн өнгөрүүлэх ёстой вэ гэдгийг одоо энэ үгэн дээр маш дэлгэрэнгүй бичсэн байгаа. Сүнс өөрөө бидний сүнстэй хамт биднийг Бурхны хүүхдүүд гэдгийг гэрчилдэг гэж байна те. За Бурхны үгийг ариун сүнс биднэрт ухааруулсан. Бурхны бидэнд өгсөн нэгүслийг бид нар өөрсдийнхөө мэрэгүү хаан, өөрсдийнхөө бодлоор энэ нэгүслийг бүгдийг нь ойлгож барахгүй, ухаарч чадахгүй. Харин энэ ариун сүнс Бурхны нэгүслийг бидэнд ухааруулж, бидэнд одоо биднийг итгэхэд тусалсан. Тэгэхээр аврагдсан хүмүүст ариун сүнс Бурхны нэгүслийг ухаарахад туслаад зогсохгүй. Бас ариун сүнс өөрөө дотор маань орж ирсэн. Аврагдсан хүний дотор ариун сүнс байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Ариун сүнс байгаа гэдгийг та мэдэхгүй байсан ч байж байгаа. За нэлэх хүүхэд өөрийнхөө бие дотор ямар эрхтэн байдаг гэдгийг мэддэггүй шүү дээ. Тэр хүүхэд мэдэхгүй байсан ч гэсэн дотор нь эрхтэн байж л байгаа. Том болсныхаа дараа өөрийнхөө бие дотор ямар эрхтэн байгааг бас ямар эрхтэн ямар үүрэг гүйцэтгэдгийг мэдэж эхэлдэг. Яг үүнтэй адилхан аврагдсан хүн энэ Библийг сурах явцдаа Бурхны нэгүслийг бас Есүс цусаараа бидний нүгэл хилэнцгийг бүгдийг нь уучлаад уучлсан гэдэг үннийг мэдээ зогсохгүй. Бурхны талаар өшөө илүү мэддэг бас ариун сүнс өөрийнх нь дотор байгаа гэдгийг мэдэж итгэдэг.
Тэгэхээр бидний дотор байгаа ариун сүнс бидний сүнстэй хамт гэж байна. Дотор маань байгаа бидний сүнстэй хамт биднийг Бурхны хүүхдүүд гэдгийг гэрчилдэг. Бурхны хүүхд гэдгийг ухааруулад улам баталж өгдөг байна. Бид хүүхдүүд нь юм бол өв залгамжлагчт нь бас мó. Өв залгамжлагч гэдэг чинь одоо өв хөрөнгийг нь өвлөж авна гэсэн үг. Бурхан бид нарыг яах гэж аварсан бай? Энэ дэлхий дээр амар амгалан, 50 амгалан сайхан амьдраа гэж авраагүй. Харин Бурханы бид нарыг аварсан зорилго бол мөнхийн Бурханы улсад ороод Бурханы тэр алдар гавьяаг мөнхөд одоо эдэлж, хэрэглэж, хүртэж амьдраасаа гэсэн зорилготойгоор аварсан. За тийм учраас Бурхан аврагдсан хүнд өөрийнхөө улсыг, мөнхийн улсыг өвлүүлж өгнө гэсэн. Бид нар тэгэхээр өв залгамжлагчт нь. За нэг маш их одоо хөрөнгөтэй нэг баян хүн байлаа гэж бодъё л та. За тэр айлын хүүхэд нь болоод төрчих юм бол дараа нь тэр хүүхэд том болоод тэр баяны бүх хөрөнгийг өвлөж авна. Өв залгамжлагчт нь болно. За айгуунтай адилхан аврагдсан хүн Тэнгэр газрыг бүтээсэн энэ Бурханы өв залгамжлагч юм. Бурханы аврагдсан хүүхдүүддээ өгөхийг хүсэж байгаа зүйл гэж байгаа. Бид бол Христтэй хамт тийм өв залгамжлана гэсэн. Бид нэр Бурханы бүх зүйлийг Христтэй хамт одоо эдэлж хэрэглэнэ. Одоо энийг хамтран өв залгамжлагчаа гэж хэлдэг. Христтэй хамт гэсэнтэй. Христтэй хамт алдаршуулгдахын тулд би түүнтэй хамт зовдгоо гэсэн үг байдаг. Бид нэр эзэнтэй хамт алдаршуулгдана. Есүс биднийг аврахын төлөө загалмай дээр өгсөн шарлыг нь булшин тавьсан, 3 оны дараа эргэж амилсан. За тэгээд Есүс Бурханы алдар сур руу орсон. Тэгэхээр аврагдсан бид нар ч гэсэн эзэнтэй хамт, Христтэй хамт тэр алдар сур руу орох болно. Бид нэр тэр алдар гавьяаг авах Бурханы өв залгамжлагч. Бид нэр хамтран өв залгамжлагч. Христтэй хамт алдаршуулгдахын тулд түүнтэй хамт зовдгоо гэсэн. Христтэй хамт алдаршуулгдах нь бол одоо баттай. Тэр бол үнэн. За Христийн хүүхэд болоод, Бурханы хүүхэд болоод Христтэй хамт алдаршуулгдах хүн одоо Христтэй хамт зовох ёстой гэж юм. За алдаршуулгдах нь бол үнэн, тодорхой. За алдаршуулгдахын тулд заавал эхлээд зовлон амсах ёстой. Эхлээд заавал зовлон амсах ёстой. Тэрний дараа алдрыг авнаа. За 18-ийн бүлэр хамтдаа уншийе. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог. За энэ Библийн үг бол үнэхээр чухал үг. Тийм учраас энэ үгийг бичиж хагаад ширээн дээрээ наагаад, ариун цэвэр өрөөндөө наагаад, галтгоондоо ч наагаад тэгэд энэ үгийг байнга та бүхэн бодох юм бол энэ үгнээс амар тайван баяр хөөргийг мэдрэх болно. Энэ цагийн зовлонгууд. За тэгэхээр аврагдсан хүн одоо зовлон амснаа гэсэн үг. Христ биднийг аврахын төлөө зовлон амссан. Бид нар ч гэсэн эзэнтэй хамт энэ дэлхий дээр амьдарч байгаа. Амьдарч байгаа хугацаанд ч гэсэн бид нар зовлон амснаа. Бидний амсж байгаа энэ зовлон бол хожим мань эзний өмнө очиод авах алдрын маань хажууд юу ч бишээ гэж байна. Тэгэхээр бидний одоо амсж байгаа зовлон бол юу ч биш, бас төр зурих өчүүхэн. Зовлон тийм ээ амслаа гэж одоо үсрээл үхэн штэ. Тэрнээс хэтэрнэ гэж бол байхгүй. Тэгэхээр эзний дэргэд очиод авах алдрын хажууд бол юу ч биш ээ. 100 мянга хэд дахин тийм ээ агуу алдрыг бид бүхэн авах болно. 2 дугаар Коринт 4:17 дээр учир нь агшин зургийн ялахгүй зовлон алдрын мөнхийн жинг бидэнд үлэмж ариужулж байна гэсэн. За одоо бол тийм ээ аврагдсан хүмүүс бүр дээр үеийн хүмүүс шиг айхтар авчигдаал
аврагдсан гэдгээсээ болоод баригдаал, шоронд ороод, ташурдуулаад амиа алдах юм уу? За иймэрхүү юм бол одоо их цөөхөн шүү дээ, ховор. 지금도 다른 종교에 의해서 그리스도인들이 전도하면은 Одоо ч гэсэн дэм одоо ингээл зарим одоо ингээл айхтар ингээл шашин шүтлэгтэй хүмүүст одоо сайн мэдээг тараах юм бол зарим итгэж хүмүүс амиа алддаг. Гэхдээ ер нь бол их одоо эрх чөлөөтэй улсуудад бол шашин шүтэх, хэс шүтэх хууль нь чөлөөтэй болцсон. Тийм учраас нэг айхтар одоо ингээл хууль зөрчиж дүрм зөрчиггүй бол нэг айхтар зоох шаардлага одоо бол байхгүй. Гэхдээ Христэд итгэж хүн өдөр тутмын амьдралдаа амсдаг зовлон гэж байдаг. Гарцаагүй байдаг. Тэгэхээр агшин зургийн энэ зовлон гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ энэ шинэ гэрээ бичигдэж байх үед маш их зовлонтой байсан. Итгэлээсээ болоод улсаасаа хөөгддөг байсан, хотоосоо хөөгддөг байсан, зарим нь хийс эрэгт үтгэгдэж амиа алддаг байсан. За тэрийг тухайн хүмүүс агшин зургийн зовлон гэж үзсэн. Есүс биднэрт ингэж хэлсэн. ертөнцид та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байх тун би ертөнцийг ялсан. ертөнцийг ялсан эзэн хамт байдаг учраас ямар ч зовлон хавчлага тохиолдох үед энэ чинь мэдээжийн зүйл ирэх ёстой мэрж байна. Бурхны цорын ганц хүү энэ дэлхий дээр бууж ирээд янз бүрийн зовлон амссан. Тэгвэл бид нар одоо зовхгүй байна гэж бол байх болов? Байна гэж байх уу? Агшин зургийн яллахгүй зовлон. Агшин зургийн яллахгүй өчүүхэн зовлон гэсэн. За тэрнийхээ хариуд бүгдээрээ алдрын мөнхийн жинг одоо үлэмж хариужуулж авна гэсэн. Бид нэр төрхөө хугацаанд зовлон амсна. Бидний амсж байгаа зовлон бас яллахгүй өчүүхэн зүйл. Харин тэрнийхээ хариуд бүгдээрээ эзэн рүү очиод бүр дэндүү агуу алдар суг агуулна гэж хэлсэн. Тэгэхээр Христэд итгэж хүн зовлон байдаг. Итгэлээсээ болж заримдаа хохирн хүмүүс үзэн ядна, зарим нь гадуурхан, заримдаа хийс хэрэгт гүтгэдэн. Еврэ 11:24 дээр ингэж гардаг. Итгэлээр Мосе 90 цент хүрээд фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав. Мосе бол Египтийн фараон хааны одоо өргөмөл хүү байсан. За ер нь бол явандаа Египтийн хаан болох онцгой эрхтэй байсан. Гэтэл Мосе итгэлээр фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалцсан. Өөрийнхөө нөгөө эрх чөлөө алдар суг хог хийж байгаа юм шиг хайсан. За тэгээд Бурхны ард түмэнтэй зовлон амсъя гэж шийдсэн байна. Өөрийнх нь ард түмэн Израильчууд Египтэд 400 жил дарлагдж, боожлогдож амьдэрсэн. Тухайн одоо Египтийн соёл, Египтийн сүр хүч бол үнэхээр агуу гайхамшигтай байсан. Гэхдээ бүгдийг нь хог хийж байгаа юм шиг л Мосе хайсан. За тэгээд өөрийнхөө ард түмэнтэй хамт боожлогдож байгаа ард түмэнтэйгээ хамт ад үзэгдэж зовлон амсах нь дээрэ гэж үтсэн. Нүглийн цаг зуурын зугаанаас дээр гэж үтсэн байна. Египтийн хааны ордонд эдэлдэг эрх чөлөө зугаа цэнгэлийг нүглийн цаг зуурын зугаа гэж хэлсэн. За тэгэхээр одоо Мосе хааны ордонд гим нүгэл хийсэн гэсэн үг биш шүү. Өөрийнх нь ард түмэнд тэнд зовлон амсч байхад өөрөө ч гэсэн адилхан еврей хүн, Израиль хүн. За тэгээд ганцаараа Египтийн хааны ордонд ингээл жаргалтай амьдрахыг зогсгүй гэж үтсэн байна. Энийг тэр амьдралаа нүглийн цаг зуурын зугаа гэж үтсэн. За би өөр нь ингэж байснаас өөрийнхөө ард түмэнтэй хамт зовлон амсъя. Энэ надад илүү дээрэ гэж Мосе үтсэн байна. Египтийн бүх эрдэнэсээс илүү дээр гэж үтсэн. Зовлон амсахыг Египтийн бүх эрдэнэсээс агуу баялаг гэж үтсэн. Учир нь тэр шагналыг харж байлаа. Мосе Бурханд итгэдэг байсан.
백성이지만은 지금 고난 받는 것도 За бурхны ард түмэн болох юм бол зовлон амсна гэдгээ мэддэг байсан. 하나님의 백성과 함께 고난 받게 될 때 За тэгээд бурхны ард түмэнтэй хам зовлон амсах юм бол хожим маань бурхны өгөхийг хүсэж байгаа мөнхийн алдар гавья байгаа гэдгийг тэр мэдсэн, тэрийг харсан. Тэр шагналыг харж байлаа гэсэн. 앞에 있는 영원한 영광 За тэр урдаа байсан шагнал алдар гавьяаг харж байсан учраас Египтийн эрх чөлөө, эрх мэдэл, эд баялаг, аз завшаан гэд бүгдийг нь хог мэд хайсан. 이런 말씀들은 За эдгээр өнөд одоо биднэрт их сургамж болдог. 먼저 그리스도께서 Эхлээд 우리를 Христ биднийг аврахын төлөө ертөнц рүү бууж ирээд Бурхны цорын ганц хүүгийн хуваар тэр зовлон амсан. Тэр зовлон бид нэр бодож хэрэгтэй. 고난과 영광을 우리가 За Христийн амсан зовлон алдрыг бүгдээрээ их сайн мэдэх хэрэгтэй. 1-1 дээр 예수님이 그리스도께서 오실 것을 예언하던 Христ Есүс одоо 91-ийг зөгнөж бичсэн хуушин гэрээний иш үзүүлэгч нар 그리스도의 영이 계셨습니다. 그리스도께서 Христийн амсах зовлон бас 영광을 дараа нэрх алдрыг тэд урдаас айлдаж бичдэг байсан. 하실 것과 Христ ирээд зовлон амсан. За тэгээд тэрийн дараа алдрыг авна гэдгийг хуучин гэрээний иш үзүүлэгчид төрүүлж одоо бичсэн. Эхлээ заавал зовлон амсан. Тэрнийхээ дараа алдрыг авна. За яг энэ үгийн дагуу Есүс энэ дэлхий дээр бууж ирээд маш их зовлон амсан. Загалмай дээр үхэн үхтлээ зовсон. Энэ загалмай бол одоо хүний амсаж мэдэрч бодлох хамгийн ичвэртэй, хамгийн аимшигтай зовлон юм. За Есүс яг тийм зовлон амссан. За тийм зовлон амсчаад дахин амьлаад Бурхны алдар сур орсон. За үүнийг хуучин гэрээний үеийн иш үзүүлэгч нар урдаас айлтсан байна. Эхлээд тэр зовлон амсан дараа нь алдрыг авах болно гэж төрүүлж ингэж одоо зөгнөж бичсэн. Есүс загалмай дээр цовлогдож өгөхийнхаа өмнөх шөнө, баригдахынхаа өмнөх шөнө Гетсеман цэцэрлэгт залбирдаг үйл явдлыг та бүхэн мэднэ үстэй. Есүс маргааш нь баригдаад шүүхээр орж цаазын алавч тухайн Ромын хуулийн дагуу 대로 사형수에게 내리는 그 고통 цаазын давцсан дээр зогсож зовлон амсаж одоо өгөх ёстой байсан. Тэрнийхээ өмнө Есүс залбирсан. Аава болж игэл надаас энэ аягийг өнгөрүүлээч. Есүс биднэртэй яг адилхан биетэй байсан. Зарим хүмүүс ингэж ярьдаг. Есүс Бурхны хүүхд юм чин загалмай дээр цовдлогдсон хэрнээ огтхон ч өвдөөгүй гэдэг. Юу гэж тэхэвдэ? Биднэртэй адилхан биетэй. Есүс заримдаа ядраад Галил нуран дээгүүр явж явах үедээ замны мод ирлээд унтсан, өлсдөг байсан, цангадаг байсан, заримдаа уйлдаг байсан. Яг л бид нартэй адилхан ийм сул дорой хэврэгхэн махбодтой байсан. 그런데 사람이 생각도 못한 갑자기 За хүн зүг зүгээр хийж байгаа гинтийн зүйл тохиолдох юм бол хэцүү юм тохиолдох юм бол за тэрнтэй ингээл тулаал дайрал гардаг. Гэтэл Есүс гим нүгэлгүй хэрнээ зүг зүгээрээсэн хэрнээ цаазын ял аваад маш их тарчлаад маш их зовлон амсаа тэгээ загалмай дээр өөхөх ёстой байсан. Ингэж зовлон амсны гэдгийг мэдсэн хэрнээ өөрөө тэр зовлонг чиглэж явсан. Есүс ингэж хэлсэн. Хин ч амийг минь надаас авахгүй. Харин би өөрөө түүнийг өгнө гэсэн. 억지로 예수님에게 Есүсээс хин ч 뺏어갈 амийг нь хүчээр авч чадахгүй шүү дээ. 예수님은 이 세상에 Есүс энэ дэлхий дээр яах гэж ирсэн бэ? Өөхөх гэж ирсэн. 없는 분이 Гэмгүй нэгэн гэмтнүүдийн өмнөөс үхэж бүх нүглийг нь өөрийнхөө дээр үүрч хамгийн хүнд ялтан шиг өөх гэж Есүс ирсэн. Тийм учраас би өөрийнхөө амийг өөрөө өгнө гэж хэлсэн. Тийм учраас Гетсеман цэцэрлэгт хамгийн сүүлчийн удаа залбирахдаа эзэн минь энэ аягийг надаас өнгөрүүлээч. Бид нартай яг адилхан махбодтой байсан болохоор 육신은 십자가의 그 수치와 энэ махбод чинь загалмайн тэмээ зовлон өвдөлтийг хүсэхгүй шүү дээ. Энийг өнгөрүүлээч гэж Есүс хүссэн. 예수님 앞에 있는 그 저희들이 지은 죄와
Есүсийн өмнө байсан гэмтнүүдийн хийсэн гэм нүгэл 잔을 예수님 마셔야 돼. 예수 안 за тэрийг Есүс уух ёстой. Есүс тэр гэмтнүүдийн аягийг уухгүй бол бид нар өөрсдөө Бурхны тэр шүүлтийн хараалын аягнаас уугаад там руу орно шүү дээ. Энэ яг надаас өнгөрүүлээч гэд Есүс дуусгачаагүй. Гэхдээ миний хүслээр биш. Харин танихаар болог. Уул нь миний хүсэл бол миний махбодын хүсэл бол энэ аягийг өнгөрүүлмээр байна. Гэхдээ миний хүслээр биш. Эцэг минь та өөрийнхөө хүслээр үлдээрэй. Филиппе 2-ын 7-8 дээр харин хэдийгээр тэрээр Бурхны дүр байсан ч өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Үхэлд загалмайн үхэлд хүртэл дуулууртай байваа. Үхэлд хүртэл дуулууртай байсан. Бурхны хүсэл бол гимгүй Бурхны хүү үхэж бидний нүглийг уучлах байсан. Нүглнүүдийг аврах нь Бурхны хүсэл байсан. Бурханд үүнээс өөр арга байгаагүй. Тийм учраас Есүс үхэлд хүртэл дуулууртай байж загалмайг өрсөн. Тийм учраас аава миний хүслээр биш ээ. Миний хүсэл бол энэ зовлон өнгөрөөсэй гэж хүсэж байна. Гэхдээ та өөрийнхөө хүслээр үлдээрэй. Аавын хүсэл юу вэ? Гэмгүй нүгэлгүй тэр нэгэн нүгэлтнүүдийн өмнөөс үхэх байсан. Тийм учраас бидний амсах ёстой байсан хараал шитгэлийг бидний өмнөөс амсаж бидний нөгөө хараал шитгэл Есүс рүү шилжсэн. 장자 죽는 Алгасал баярын үеэр 그 장자 대신 ууганхүү 양인의 염소가 죽어서 피를 흘려서 ууганхүү өөхөх нөгөө гамшиг буух үед цус дүргсэн айлын дээгүүр нөгөө гамшиг өнгөрсөн алгассан. 출애굽기 12장 13절 내가 피를 볼 때 너희를 넘어가 Би цусыг хараад та нарын дээгүүр өнгөрөх болно. Та нарын дээр ямар ч гамшиг буухгүй гэж Гэтэл 12-ийн 13 дээр гардаг. Эдрэг 25-ын 7 дээр алгасал баярын хураг маань болох Христ нэдлүүлсэн гэсэн. Тэгэхээр Христ алгасал баярын хураг болж бидний төлөө өгч өгснээр Бурхны гамшиг бидний дээгүүр буусан. Одоо Бурхан бидний нүглийг харахгүй Есүсийн цусыг харна. Би цусыг хараад алгаснаа гэсэн. Одоо Бурхан биднийг харахгүй. Бидний итгэж байгаа Есүсийн цусыг харна гэсэн. Тийм учраас Есүс ааваа танихаар болгоё гэсэн. Есүс залбирх үед маш шаргуу залбирсан. Шаналж байгаа залбирсан. Түүний хөлсөн цусны тусал мэд газарт тусалж байваа гэсэн. Маш шаргуу, маш ингээл шаналж байгаа залбирх юм бол энэ хөлсөн цустай нь холдож гардаг гэж байгаа. Эцэг минь танихаар болдог гэж ингэж залбирсан. Тэгэхээр энэ өөрийнхөө хүслийг хаяа өөрийнхөө хүслээс татгалзна гэдэг ийм хэцүү. Есүс энэ залбирал үнэнхээр хэцүү байсан болохоор Тэнгэр элчнэр хүртэл Тэнгэрээс түндэр ирээд түүнийг тэнхрүүлж байлаа гэж гардаг. 이걸 힘에서 나아가시는 그 모습 그 Есүс загалмайг өрөөнд явж байхад Ромын цэргүүд нүүрэл нулимсан, алгацсан, саваагаар нүрийг нь цогсон. Толгойд нь өргөсдөд итэмзүүлгсэн, доромжилсан. Тэгээд евдэйчүүдийн хаанд мэнчлэе гэж доогуулсан. Ян зүрээр дооглож давхаргсан. Тэгээд загалмайг өрөөд явж байхдаа Есүс хэд хэд удаа замдаа унсан. Тэгээд Голготын толгой дээр гараад цовдлогдоо 6 цаг өлгөөтэй байсан. Хамгийн сүүлд нь бүх цусаа урсгачаад гүйцэлдлээ гэж хэлээд нас орсон. Тэр үед нас орсон дараа 3 цаг түнэр харанхуй болсон. Нар хүртэл гэрлээ алдсан. Газар хагарсан, газар өөлсөн, Бурхан дэлхийгээс нүрээ буруулсан. Ийм агуу үйл явдал өөр хизээ болсон юм бэ? За үүний ачаар бүгдээрээ аврагдсан. Тийм учраас Есүс загалмай дээр зовлон амснараа биднийг аврах ажлыг хийж гүйцэтгсэн. За тэгээд дахин амьлаад Бурхны суу алдар руу Есүс орсон. Иохан 12-ийн 24 дээр Есүс баригдахын өмнө хідэн грек хүн Есүс дээр ирж Есүстэй уулзсан. Грек хүн чинь харь үндэстэн Израиль хүн биш те. Евдэйчүүдийн хаанд мэдчихлээ. Эзэн минь ээ. 여기 보면은 예수님 그들을
За тэр үед Есүс тэр хүмүүстэй уулзсан гэсэн үг гардаггүй. Есүс шууд буудаан үр газар сунан эс өхвэс тэр ганцаараа үлдэн харин тэр өхвэс олон үр гаргана гэсэн. Хэдэн грек хүн ирж байгааг хараад Есүс загалмай дээр үхээ дахин амьсныхаа дараа маш олон харь үндэстэн хүмүүс эзний өмнө ирээд аврагдны эдийг грек хүмүүс ирж байхад Есүс төрүүлж харсан. Маш олон харь үндэстэн хүмүүс аврагдахын төлөө эхлээд Есүс буудаан ганц үр шиг загалмай дээр үхэх ёстой. Тэнгэрээс газарт бууж ирсэн энэ буудаан үр үхэхгүй бол Есүс үхэхгүй бол хэн ч аврагдахгүй. Хэрэв үхэх юм бол олон үр гаргана. Цорын ганц хүү үхэх юм бол Бурхны олон хүүхэд төрнө. За тэгэхээр Есүс үхэхээ өмнө бол цорын ганц хүү байсан. Харин үхээ дахин амьсныхаа дараа цорын ганц үхээ байхаа болсон. Харин олон ах トゥ нарын ууган нь болсон. За Есүс дахин амьлах үед булсан дээр нь ирсэн эмэгтэйчүүдэд Есүс ингэж хэлсэн. Ах トゥ нарт минь та нар очоод шавнырыгаа ах トゥ нараа гэж хэлсэн. Би эцэгтэй буюу та нарын эцэгт гэсэн. Та нарын эцэг миний эцэг. Миний бурхан та нарын бурхан. За Есүс дахин амьсныхаа дараа цорын ганц хүү байхаа болсон. Олон ах トゥ нарыг төрүүлсэн болохоор за яг үнтэй адилхан Есүс улаан буудаан ганц үр болж өгөх ёстой байсан. За одоо Библиэс харъя. Иврэ 12-оос харъя. Иврэ 12. Иврэ 12 12-ийн 2 хоёрыг хамт уншийе. Итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгс болгогч Есүсөө тарцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшигыг эс томсорлон загалмайг дэвтсэн бөгөөд Бурхны сэнтийн баруун гарт заларсан юм. Итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгс болгогч Есүсөө тарцгаая. За Есүс бол бидний авралын эзэн. Биднийг аварсан нэгэн бол ганцхан эзэн. Итгэлийг эхлүүлэгч. Бидний итгэлийн эзэн. За бас төгс болгогч гэж байна. Төгс болгогчоо гэдэг нь за өдөр аврагдсан болохоор эзнийг одоо эзэн гэж дуудаж байгаа. За эзэн бидний ганцхан авраа зогсохгүй биднийг төгс болгодгоо гэж байна. Аврагдсан хэрнээ нэлэх хүүхэд чиг бид нар үнэхээр учир дутагдaltaй. Тийм учраас Матай 5-ын 48 дээр тиймд Тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай. Бурхан бол туйлын төгс төгөлдөр ариун нэгэн. Бурханы хүүхэд болох бид нар ч гэсэн Бурхантай адилхан төгс болоосаа гэж Бурхан хүсдэг. Хүн ер нь яаж Бурхантай адилхан төгс болох вэ те? Гэхдээ Есүс тиймд Тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг та нар төгс бай гэсэн. За аав нь их мундаг. За тэгээд нөгөө хүүдээ. Чи миний талыг дуурайхад л болно гэж хэлдэггүй те. Чи ядаж над шиг болоо. Надаас илүү болдгоо мэхэд над шиг болоо гэж хэлдэг те. Бурхан ч гэсэн яг өөртөө адилхан ариун төгс байгаасаа гэж хүсдэг. За эзэн бидний итгэлийн эзэн болоо зогсохгүй биднийг төгс болгохыг хүсдэг. Биднийг авраа зогсохгүй биднийг төгс болгомоор байгаа. Бага багаар төгс болгомоор байгаа. Яагаад вэ? Эзэн биднийг Есүстэй адилхан болгохыг хүсэж байгаа. За Есүс бол Бурхан хэрнээ хүний биетэйгээр энэ дэлхий дээр бууж ирсэн нэгэн. Бидний нүдэнд Бурхан харагдахгүй. Гэхдээ бид нэр үгээр харж болно те. Итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгс болгогч Есүсөд харцгаая гэж байна. Харьяа гэж байгаа нь үг чинь. Яг л зураач моделийн урдаа суулгаж агаад цаасан дээрээ дуурайлга зурдаг те. Нүдийг нь
хамрыг нь үсийг нь ширхэхээр нь нөгөө цаасан дээр зурдаг штэ. Яг үүнтэй адилхан 처럼 온전하신 예수를 바라보자. төгс болгогч Есүсөд харцгаая гэж байна. Тэгэхээр бид нарыг Есүс авраад зогсохгүй. Эзэн маань өөрөө төгс болохоор эзнийг бид нэр өөрийнхөө амьдрал болон сэтгэлдээ яг тэр чигтэнд буулгад зурх хэрэгтэй. Эзнийг бид бүхэн өөрсдийнхөө амьдрал, өөрсдийнхөө зан чанарт буулгаж зураад яг дуурайх хэрэгтэй. 1 Коринт 11:1 дээр Илч Паул би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа гэсэн. Илч Паул аврагдсныхаа дараа Есүсийг бүр яг дуурайсан. 바울의 생애 Илч Паул аврагдахаас өмнө Есүст итгэдэг байсан хүмүүсийг хавчилсан Стефаныг 가편 алыг гэж санаа гарах үед саналаа өгч дэмжсэн. 올라고 작정한 사람. 담에색에서 За тэгж жагаад Дамаск руу явж явах замдаа эзэнтэй уулзсан. Тэрнээс хойш за энэ Паулийн уул нь жинхэнэ нэр нь Саул байсан. Саул одоо Израилийн хамгийн анхны хаантай адилхан нэртэй байсан. За тэрнээс хойш Паул гэдэг нэртэй болоод өчүүхэн гэдэг нэртэй болсон. Тэгээд Ромд очиж сайн мэдээ тараах хүртлээ, өөхөх хүртлээ Илч Паул Есүсийг одоо яг дахин амьдсан мэт Илч Паул амьдэрсэн гэж ойлгож болно. 예수님은 제자들에게 나를 За Есүс шавнартаа намайг харсан хүн эцгийг харна гэсэн. Филипп эцгийг харуулж ихэхэд нь намайг харсан хүн эцгийг харна гэсэн. Юун та нар дахиад эцгийг харуулаач гэдэг байгаа юм бэ гэж хэлж ирсэн. 예수님 가셨는데 Яг үүнтэй адилхан Есүс явсны дараа Илч Паулыг харахад яг Есүс дахин амьдсан юм шиг Илч Паул амьдэрсэн. 갈라디아 6장 Галаат 6-гийн 17 дээр учир нь бидээ Есүсийн оромнуудтай билээ гэсэн. Зовлонгийн оромнуудтай гэсэн. Есүс загалмай дээр 6 цаг өлгөөтэй байсан. Харин Илч Паул насан туршдаа зовлон амссан. Энд тэнд очиод маш их зовлон амссан. Лустерт сайн мэдээ тарааж хахад евдээчүүд чулуугаар цохиж алсан. Өвчлээгээд хотын гадна гаргаа хийсэн чинь дахиж босч ирээд ороод сайн мэдээ тараасан. Ромд тэгээд сүүлд нь 2 жил сайн мэдээ тарааж агаад цаанслуулж өгсөн. Илч Паул яг Христ дахин амьдчихсан мэт амьдэрсэн гэж ойлгож байна. Тийм учраас Илч Паул би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа гэсэн. Дуурай гэдэг чинь адилхан болоо гэсэн үг. Багаар. Бид нар Бурхны үгд болсон, бид нар Христэд итгэж болсон. Христэд итгэж гэдэг чинь Христ өөрийнх нь дотор амьдарж байгаа хүн гэсэн үг. Тэгвэл бид нар яах ёстой юм бэ? Итгэлийг эхлүүлэгч бөгөөд итгэлийг төгс болгогч Есүсөд харцгаая. Харъя гэдэг чинь зөвхөн ширтээдэ гэсэн үг биш. Христийг өөрийнхөө амьдрал сэтгэлдээ буулгаад Есүсийг багаар дуурайх хэрэгтэй гэсэн үг. Зураач. Цаасан дээр модель яг тэр чигт нь буулгаж зурдаг шиг. 제 서재에 За миний номын өрөөнд Москвад нэг удаа явж байгаад нөгөө жуулчдын хөрөг зургийг зурдаг одоо нэг зураач байсан. За тэгсэн чинь нэг ах пастор та нэг суугаад зуруулаач гэдгсэн. За тэгээ би суусан чинь намайг өстө дорн зурсан. 그런데 За тэгсэн чинь яг фото зурагтай адилхан зурсан байсан. Яг адилхан. Тэгээ хаяхад хайран байсан болохоор би жаазанд хийж байгаа тандаа өлгсөн. Үнэнхээр гой зурсан. 그처럼 Яг үнтэй адилхан. 주님을 내 Бид нэр эзнийг өөрийнхөө амьдрал сэтгэлдээ буулгаж зурх хэрэгтэй. Уран зураач цаасан дээр модельээ буулгаж зурдаг шиг бид нэр яг тэгэж өөрийнхөө сэтгэл зүрхэнд буулгаад эзнийг дуурайж амьдрах ёстой. Есүс энэ дэлхий дээр бууж ирээд бид нарыг аврах ажлын төлөө маш их зовлон амссан. Аврагдсан итгэгч нар одоо эзнийг дуурайж, эзнийг дагаж, эзний сайн мэдээг тараахын төлөө Христэд итгэж хүмүүс өөрсдөө маш олон зовлон амсах ёстой гэдгийг мэдэх хэрэгтэй. Христэд итгэж хүний амьдрал чинь 그 영원한 생명과 영광을 энэ мөнхийн ам алдар гавыг авах болсон гэдэг нь гайхалтай ч гэсэн энэ дэлхий дээр амьдарч байгаа хугацаанд Христэд итгэж хүний хувьд
амсах зовлон гэж байгаа. Матай 16-аас харъя. Матай 16 24. 24 같이 хамт уншия. Тэгээд Есүс шавнарт хэн нэгэн нь миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн загалмайг авч намайг дагах. Есүс хэн нэгэн нь миний араас дагахыг хүсвэл аврагдсан бүх хүмүүс Христийн шав. Ганцхан 12 шавн байгаагүй. Матай 28:18 дээр иймээс та нар яв бүх үндэстнийг дагалдуул гэсэн. Аврагдсан хүн бүр Христийн шав дагалдагч. Үйлс 2:41 дээр Пентекостийн өдөр 3,000 хүн нэмэгдсэн, 3,000 шав нэмэгдсэн гэж гарч байгаа. Шав чинь багшаасаа сурдаг, багшаагаа дуурайдаг, багшаа дагдаг, багштайгаа нэг хувь тавилантай болдог. Эн чинь жинхэнэ шав. 그래서 Иесус ингэж хэлсэн. Хэн нэгэн нь миний араас дагахыг хүсвэл. За шав нь багшаагаа дагдаг те. За багшаагаа дагна гэдэг чинь хувь тавилан адилхан болсон гэсэн. Дагахын тулд өөрийгөө үүсгэж. Эзнийг дагахын тулд эхлээд өөрийгөө үүсгэх хэрэгтэй. Өөрийгөө үүсгэнэ гэдэг чинь өөрийнхөө шунал, өөрийнхөө төлөвлөгөө, өөрийнхөө их зан, өөрийнхөө бүх зүйлийг буулгаж хаяхыг хэлж байгаа. Өөрийгөө үүсгэж. Өөрийнхөө загалмайг үүрч. Загалмай гэдэг чинь зовлон. Эзнийг дагахын тулд 각자가 хүн болгон өөрийнхөө загалмайг өрөөд явах хэрэгтэй. 때가 있습니다. Эзний минь өрсөн загалмайг энэ ертөнц өрөхгүй гэж үү. 내게도 있도다. Энэ загалмай бол зовлон. За миний амсах өстэй загалмай бол зовлон. Загалмайгаа өрөөд намайг даг. 제자는 그 죽음을 위해서 십자가 죽음을 Шав нь эзнийг дагахын тулд одоо амсах өстэй зовлон гэлж байгаа. Энэ загалмай. За багш нь ингээл нэг тэрэг дүрцэн уулын өөд өгсөөл явж байлаа. Хөсөө туслалцсан. Тэгсэн чинь шав нь араас нь алхацсан, өөрийгөө сэвчгсэн, шүгэлтсэн. Тэгээ яваад иж болох уу? Адилхан төрх хэрэгтэй үстэй. Хамт төрх хэрэгтэй үстэй. 주님의 고난에 Бид нэр эзний зовлонд ингэж хамт оролцох хэрэгтэй. 그리고 누가복음 Лук 9:23 дээр загалмайгаа өдөр болгон өөрийнхөө загалмайг үрч намайг дагаа гэсэн. Өдөр бүр. 특별할 때면 Онцгой үе загалмайгаа үргээгүй шүү дээ. Өдөр бүр өөрийгөө үүсэг. Өдөр бүр өөрийнхөө загалмайг үр. Өдөр бүр эзнийг даг. 일주일 내에 Бүтэн 7 хоног дураараа амьдарч байгаад эзний өдөр ирээд магтнууд болаа залбираад үг сонсоод үйлчлээд. За уул нь бол үнэхээр сайхан байна л да. Гэхдээ тэр хүн үлдсэн өдрүүдэд юу хийгээд байна? Тэгэхээр бид нэр гэртээ байсан ч ажил дээр байсан ч хаанч байсан Христэд итгэж хүн шиг байх хэрэгтэй. Өөрийгөө үүсгэж, өөрийнхөө загалмайг үрч, эзнийгээ дагаж амьдрах хэрэгтэй. 누가복음 Лук 14-ийн 27 дээр 7절에는요. Есүс ингэж хэлсэн. Загалмайгаа үүрэлгүй намайг дагагч нь миний шав байж чадахгүй. Загалмайгаа үүрэлгүй намайг дагагч нь миний шав байж чадахгүй. Юу гэж бодож байна? 우리는 정말 Бид нар үнэхээр Христийн шавийн хувьд өөрийнхөө загалмайг өрч, өөрийгөө үүсгэж, өдөр бүр эзнийг дагж байгаа гэж ер нь бодож байна уу? Христэд итгэгчийн энэ шавийн байр суурь гэдэг чинь тийм амархан зүйл биш. Эзнийг дагдаг байр суурь, дагдаг хүн. Өөрийнхөө загалмайг өөрч намайг дагж байгаа хүн л миний шаваа ингэж хэлсэн. 빌립보서 1장 Филиппо 1-ээс харъя. Филиппо 1. Филиппо 1-ийн 29.
Филиппо 1-ийн 29-ыг хамт уншийе. Учир нь Христийн төлөө түүнд зөвхөн итгэх бус түүний төлөө бас зовхон та нарт сойрхогджээ. Христийн төлөө түүнд зөвхөн итгэх бус. 우리를 구원하신 것도 하나님 자기를 위해서 За бурхан өөрийнхөө төлөө бидний нүглийг уучлсан гэсэн. Би л өөрийнхөө төлөө гэмт үйлдэлийг чинь арилхан нүглийг чинь дурсахгүй. 우리 죄를 사해 주는 것도 Бурхан өөрийнхөө алдрын төлөө бидний нүглийг уучлсан. Яагаад вэ? Бурханы дүр төрхийн дагуу хүн бүтээгдсэн болохоор энэ хүмүүс бүгд там руу орчих юм бол хэн хохирох вэ? Бурхан хохирно шүү дээ. 죄는 사람 Нүглийг хүн ийсэн. Гэтэл нүглийн асуудлыг бурхан шийдэж өгсөн. 그래서 나는 나를 Тийм учраас би өөрийнхөө төлөө нүглийг чинь арилхан нүглийг чинь дурсахгүй гэсэн. За бас аврагдсан дараа ч гэсэн. 우리를 날마다 하나님 Эзэн өдөр болгон биднийг өөрийнхөө үг болон 하나님 자기를 위해서 нэгүслээр удирддаг. 10편 23 Энд чинь бас бурхан өөрийнхөө төлөө Дуулал 23-ын 3 дээр алдар нэрийнхээ төлөө зөвийн замаар намайг хөтөлтгөө гэсэн. Алдар нэрийнхээ төлөө зөвийн замаар намайг хөтөлтгөө гэсэн. Өөрийнхөө төлөө гэж агуулж тээ. За аав нь хүүгээ эрүүл сарвал сайн хүн болгоод өсгчих юм бол аав нь л өөрөө тийм ээ сайн нэртэй явна шүү дээ. 자녀가 잘못되면 Хүн буруу амьдрах юм бол буруу замаар явах юм бол аав нь л эвгүй байдалд орно. 우리를 구원하신 것도 Яг үүнтэй адилхан бурхан биднийг өөрийнхөө алдрын төлөө аврагдсан дараа ч гэсэн өдөр болгон биднийг ингэж шинчилж, биднэр тусалж, биднийг удирдах байгаа нь эцэстээ энэ чи бурханы алдрын төлөө. 그래서 그리스도를 위하여 Христийн төлөө та нарт нэгүслийг өгсөн. Нэгүслийг өгсөн гэдэг чинь аварсан гэсэн үг. Эзэн загалмай дээр үхэж биднийг аварсан. Энэ нь Христийн төлөө гэсэн. Христийн төлөө 너에게 은혜 주신 것은 түн зөвхөн итгэх бус. 그를 믿고 구원받을 뿐 Итгээд ганцхан аврагдах бус. Түүний төлөө бас зовхон та нарт сойрхогджээ. 우리가 주님을 믿고 구원받기 Бидний эзэнд итгээд аврагдаа зогсохгүй. Эзний төлөө 위해서 고난도 받게 зовлон амсах нь та нарт сойрхогджээ гэж байна. Эзэн биднийг аврахын төлөө маш аимшигтай зовлон амссан. 구원받은 후에 Аврагдсан дараах итгэлийн амьдрал бол эзний төлөө зовлон амсах амьдрал. 주님이 우리를 Эзэн биднийг аврахын төлөө зовлон амссан. 우리가 주님을 위해서 받는 За үүний хажууд бидний эзний төлөө амсж байгаа зовлон юу ч биш ээ. Бид нэр зөвхөн түүнд итгэх бус. Түүний төлөө зовлон амсах нь та нарт сойрхогджээ. Биднийг аварсан зорилго бол ганцхан биднийг авраа зогсохгүй аврагдсан хүн эзний төлөө 고난받게 하기 зовлон амсуулахын төлөө аврагдсан хүний эзний төлөө зовлон амсуулахын төлөө аварсан гэж байна. За энэ үгийн талаар жоохон гүнзгий бодож үзье. 그리고 그리스도인은 주님 Мөн Христэд итгэж хүн эзний сайн мэдээг тараахын төлөө зовлон амсдаг. Үйлс 7-гийн 55 дээр Стефан үйлчлэгч 7 үйлчлэгчийн нэг Стефан үйлчлэгч байсан хэрнээ тэр бурхны үгийг маш зоригтойгоор тунхагладаг байсан. Зоригтойгоор тунхагсан чинь евдээчүүд жигэд хаглаад чулуугаар түүнийг цохиж алсан. Стефан чулуугаар цохилж өгөхөөхөө өмнө юу гэсэн бэлээ? Харагтун тэнгэр нэгдэхийг болон Есүс Бурхны сэнтийн баруун талд зогсож байгааг би харж байна гэсэн. Гинт тэнгэр нэгдээд Бурхны сэнтийн баруун талд Есүс зогсож байгааг би харлаа гэсэн. 유대인들이 보니까 예수님을 Тэр үед еврейчүүдийн нүдэнд Стефаны нүур тэнгэр элчийн царай мэт байсан. За тэгсэрний еврейчүүд шүдэж ууж агаад чулуугаар цохиж алсан, толгой нагарсан, хавирга нугарсан, тэгэд өгсөн. Тэнгэр нэгдэж Бурхны баруун талд Есүс болон сууж явах ёстой, сэнтидэ заларч явах ёстой. Гэтэл Стефан чулуугаар зохиулж алуулах үед Есүс год өсөрч суудлаасаа боссон. Стефаныг харах гэж.
사도들은 복음을 전하는 가운데 얼마나 Мөн элч нар сайн мэдээний төлөө маш их зовлон амссан. Үйлс 20:24 дээр Илч Паул ингэж хэлсэн. Гэвч би Бурхны нэгүслийн сайн мэдээг гэрчилж эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг албаа гүйцэхийн тулд өөрийн амийг юмчнээ бодлого явж ирсэн. 자기를 Өөрийг нь аварсан эзэн 십자가에 죽으시고 загалмай дээр цусаа урсгаж 대속하신 нүглийг нь уучлсан 복음을 эзний нэгүслийн сайн мэдээг тарахын тулд энэ үүрэг албыг авсан. Энэ үүрэг албааг үүсгэхийн тулд өөрийн амийг юмчнээ бодлого явж ирсэн. Миний энэ бие махбодын амьнаас 100 байсан ч би 100-га бүгдийг нь өргөнө. Ганцхан үгээрээ Илч Паулыг жилээгүй шүү дээ. Илч Паул амьдралынхаа хугацаанд маш их зовлон амссан. 2 дугаар Коринт 11-ээс харъя. 고린도후서 11장 2 дугаар Коринт 11. 24-өөс эхлээд харъя. 고린도후서 2 дугаар Коринт 11-ийн 24. 23-аас эхэлж харъя. 23. Тэд Христийн үйлчлэгчдөө би ухаангүй мэт ярьж байна. Би бүрч илүү зүтрэл зүтгэлээрээ ч илүү хоригдсноороо ч илүү бөгөөд тоо томшгүй жанчулж үргэлж үглийн аюулд байлаа. Евдэчүүд намайг 5 удаа 39 дашуурцсан. Намайг саваагаар 3 таа жанчиж нэг удаа над руу чулуу шидэцгээж байв. 3 удаа би усан онгоцны сөөрөлд өртөж гүн тэнгист өдөр шөнийг өнгөрөөж байлаа. Ахин дахин аялахдаа гол усны аюул, дээрэмчдийн аюул, овг нэгтний аюул, харийнхны аюул, хот дох аюул, цөл дох аюул, тэнгис дох аюул, хуурамч ах дүүсийн дундах аюул, зүдрэл зүтгэл, дараа дарамт, байнгын дутуу нойр, өлдөх, цангах, хүнсээр хомсдох, ноорол нүцгэрэл, даарал хөрөл дунд байлаа. Илч Паул сайн мэдээ тарааж байгаа хугацаанд маш их хөдөлмөрлсөн. Олон удаа хөх шахсан. Олон удаа хоригдсон. Олон удаа дашуурд туссан. Евдэчүүд намайг 5 удаа 39 дашуурдсан. Уул нь 40 дашуурддаг. Гэхдээ нэгийг хасаж 39 дашуурдсан. Ингэж 5 удаа дашуурдуулсан. Намайг саваагаар 3 удаа жантсан. Саваагаар эвгүй зохих юм бол шууд өгдөг. Чулуугаар зохиод өгсөн гэж бодоод хайцсан чинь амьлаад буцаж орж ирээ сайн мэдээ тараасан. Ахин дахин аялахдаа гол усны аюул, дээрэмчдийн аюул, овг нэгтний аюул, харийнхны аюул, хуурамч ах дүүсийн дундах аюул, зүдрэл зүтгэл, дараа дарамт, байнгын дутуу нойр, өлдөх, цангах, хүнсээр хомсдох, ноорол нүцгэрэл, даарал хөрөл дунд байлаа. Илч Паулийн амлсан зовлон ер нь ямар санагдж байна? 28 дээр энэ бүгдээс гадна би өдөр бүр бүх чуулгануудын төлөө зовних дарамтд байна. 물리는 일이 있으니 곧 모든 교회를 위하여 염려하는 자기가 받을 고난도 Өөрийнхөө амлсан зовлон бол ялахгүй зүлгсэн. 당하는 것을 보고는 Харин энэ 모든 교회를 위해서 염려하는 чуулгануудад санаа зовж байгаа санаа зовлон нь өөрийг нь үргэлж ингэж дарамталдаг байсан. Ийм дарамтанд байдаг байсан. 바울 사도가 받은 Илч Паулийн амлсан зовлон үгээр илэрхийлэх аргагүй. За тэгвэл итгэгч бид өөрсдийнхөө итгэсэн энэ үнний төлөө, сайн мэдээний төлөө, итгэлийн амьдралынхаа төлөө ямар нэгэн зовлон бэрхшээл тохиолдох үед эзний амлсан зовлон санаж, Илч Паулийн зовлон санаж, итгэлийн баатруудын зовлон санаж, анхны чуулганы үеийн элч нарын хинэнч тухайн үед амар тайван амьдарч байгаад үхээгүй бүгд сайн мэдээний төлөө амиа зориулсан. Бид ч гэсэн араас нь даах хэрэгтэй. 고난을 Зовлон дургүй хүн 멸류관을 титмээ авч чулуудж байгаатай адилхан. 그래서 데살로니가서 2장 Тийм учраас 1-р Тесалоник 2:2 дээр та нарын мэдэж байгаачлан бид урд нь Филиппод зовж гисэн. Үйлс 16 дээр Филиппод сайн мэдээ тарахаар очсон. Паул, Силас хоёр шоронд байсан.
бүх хувцсыг нь тайлсан, маш их ташуурдуулсан. За тэгээд гавлчихсан байсан. Тэгээд гүн шоронд хайсан. Шөнө шөндөө тэд магтандуу дуулж залбирсан. Шоронгийн хаалга нэгтсэн. Газар хөдлөөд. Шоронгийн харгалзагч гайхаад бүх хоригдол нь зүгтсэн гэж бодоод нөгөө хоронгийн харгалзагч хориглуудаа алдах юм бол өөрөө цаасуулдаг. За өөрийгөө хорлох гэж байсан чинь битгий тэгээ бид нар энд байна гэж Илж Паул хашгирсан. За тэгсэн чинь бүх хориглууд нь байж байсан. За нөгөө гавгийн чинь мултарсан байсан. За тэр шөнө нөгөө шоронгийн харгалзагчийн гэр бүлийнхээ аврагдсан мэднэ үстэй. Илж Паул сайн мэдээ дарахын төлөө маш их зовлон амссан. 2 дугаар Тимот 3:11 дээр хавчлаг зовлонг дагсан Антиох, Икониум, Лустрт надад тохиолдсон ямар хавчлагуудыг би тессэн билээ. Түрүү нөгөө чулуугаар зохиулж өгсөн газар чинь Лустр гэдэг газар. Евдээчүүд араас нь дагаж явсаар хагаад Лустрд очиж чулуугаар зохиж алаад хотын гадна гаргаа ийцэн. Тэгсэн чинь дахин амилж бучиж Лустр руу орж ирээд өөрсдийг насан хүмүүс сайн мэдээ тараасан. Тэр үхлээс огтхон чагаагүй. Харин ч зоригтойгоор сайн мэдээг тараасан. 2 дугаар Тимот 1:8 дээр Илж Паул Ромд очиж өгөхийнхаа өмнө сүүлийн удаа хайртай итгэлийн хүү Тимотод номлогч Тимотод ингэж хэлсэн. Захаа бичсэн 2 дугаар Тимот 1:8 дээр сайн мэдээний төлөө хоригдсон надаас бүүчээ. Би харин Бурхны хүчээр сайн мэдээний төлөө надтай хамт зов. Бурхны хүчээр сайн мэдээний төлөө надтай хамт зов гэсэн. Энэ сайн мэдээ чинь Бурхны цорын ганцгүй загалмай дээр үхэж гүйцэлцгийн нэгүслийн сайн мэдээ. Энэ нэгүслийн сайн мэдээг тарахын төлөө маш олон хүмүүс амиа зориулсан. Зовлон дотор энэ сайн мэдээ тарагддаг. Зовлон дунд энэ сайн мэдээ тарагдаж Бурхны хүч бууж ирдэг. Тийм учраас Илж Паул Тимотод харин Бурхны хүчээр сайн мэдээний төлөө зовлон амссан. Сайн мэдээ тарагдж байгаа газар зовлон үргэлж байдаг. 2 дугаар Тимото 2:9-дэр үүний төлөө би хэрэгтэн адил хүлэгдэн зовж байгаа ч Бурхны үг хүлэгдээгүй. Илж Паул гим нүлгүй хэрнээ хоригдол шиг, гимт хэрэгтэн шиг шоронд хоригдсон. Хоригдол шиг Ром руу түүнийг авч явсан. Бурхан Ромд сайн мэдээ тараалгуулах гэж явуулсан. Гэхдээ тэр явахдаа хоригдол шиг явсан. 2 дугаар Тимот 4:6 дээр учир нь би хэдийн ундаан үргэлж мэд асгагдаад явах цаг минь иржээ. Ундаан үргэлж эдэг нь савнд цус хийж агаад асгадаг өргөл. Ундаан үргэлж мэд би асгагдаад бүх цусаа би ингээд урсгалаа гэсэн үг. Миний явах цаг маань иржээ. ертөнцөөс явах цаг маань иржээ гэж Илж Паул хэлсэн. Илж Паул хурдан эзний өмнө очие гэж олон удаа хэлж байсан. За тэгээд тэр өдөр нь ирсэн. Хүсчээсээ өдөр нь ирсэн. Сүүлийнх нь үг 2 дугаар Тимот 4 дээр гардаг. 4:7 дээр би сайн тэмцлэр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. Урд минь зөвхт байдлын дэтэм надад захигдсан байна. Сайн мэдээний төлөө амсж байгаа зовлонгоороо тэр бахархсан. Тэр зүгээр ч нэг үхээгүй. Толгойг нь цаазсан, толгойг нь тарьсан. За би Ромд очиод Илж Паулийн хоригдсан газар дарах шоронд очиж үтсэн. Одоо хүртэл байдаг юм байлээ. Хулганууд тэрнгүүр гүйлдээл, хөг зүнэртэл. За тэндээс Илж Паулийг гаргаж ирээд цаазын давтан дээр гаргаж ирээд толгойг нь тарьсан. Толгой нь хэдэн метр, нэлээд хэдэн метр өнгөрсөн гэдэг юм байлээ. 고린도전서
Нэгдүгээр Коринт 16-аас харъя. Нэгдүгээр Коринт 16. 16-гийн 8, 9. Гэвч би Эфес хотод Пентекост хүртэл байх болно. Учир нь үлэмж том үр нөлөөтэй үүд надад нээгдсэн юм. Бас тэнд эсэргүүцэгчид олон байгаа. Илж Паул би Эфес хотод Пентекост хүртэл байх болно гэж хэлсэн. Энэ үгийг бичиж явах үед Паул Эфест байсан. За Пентекост хүртэл байна гэдэг чинь байх болно гэж байгаа нүг нь үлэмж том үр нөлөөтэй үүд надад нээгдсэн байна гэдэг чинь сайн мэдээний үр талга нээгдсэн гэсэн үг. Сайн мэдээний ажил байнга явагдаж байсан гэсэн үг. Пентекост хүртэл. За үлэмж том үр нөлөөтэй үүд гэдэг чинь сайн мэдээний ажил явагдаж байсан. За бас эсэргүүцэгчд олон байсан гэсэн. Сайн мэдээний ажил явагдах тусам эсэргүүцэгчд олон байдаг. Сайн мэдээний ажил явагдаж байгаа газар сатааны ажил бас давхар өргөлж явж байдаг. За надад тохиолдсон, за би өөртөө тохиолдсон зүйлээ ярив. За намайг одоо сайн мэдээ ингээд тараасан газар ингээд олон хүмүүс харуулдангууд энэ сатан бүр заавал ажиллаад өгсөн. 1969 онд бахад би Мокпод түрүү сайн мэдээ тараах гэж очиод тэндээ баригдсан Чолоодуу аймагт тухайд манай чуулган нэгч байдаг байсан. Тэндээ би 5 жил байсан. За тэр талаар ярих юм бол нэлээд уудна. За тэндээ ингэж байхдаа би сайн мэдээ тараасан. Сайн мэдээ тараасан ч хүмүүс байнга аврагдсан. За тэгсэн чинь за тэр тэнд байдаг болохоор пасторуудын одоо сүмүүдийн пасторууд ингээд намайг нийлж агаад хөөхгүй байсан. Тухайд би залуу байлаа. 27 настай залуу байлаа. За тэнд би 5 жил байсан. Иохан номлогч биш, Иохан пасторч биш. Иохан багш гэдэг байсан. За нэг сонин залуу ирчээд манай хотыг өстой самууруулж байна. За энэ залууг л одоо хөөж явуулах хэрэгтэй байна гэдэг нөгөө тэр сүмийн олон сүмүүдийн пасторууд нийлчгээд тухайн нөгөө сүм хэд хариуцсан цагдаагийн мөрдөгчд намайг одоо ингээд мэдгцэн. Энэ нэг сонин хүн ирчээд байна. Энийг одоо Мокпогоос хөөж явуулах хэрэгтэй байна гэсэн. За тэгээд тэр хүнийг аваад ирээ гэсэн чинь нөгөө пасторууд өө шаардлагагүй шууд хөөж явуул гээл тэгэд байсан. За тэр нөгөө мөрдөгчин би овгийн хүртэл мэднэ. Жон мөрдөгч ухаа та. За тэгээд тэр хүнийг харсан үдсэн байвал надад нэг хэлээрэй. За тэгсэн чинь тэр мөрдөгчин эхнэр нь болохоор нөгөө католикийн сүмд явдаг. Баян ингээл гэртээ ингээл хумсын анжлал суудаг хүн байсан гэж байгаа. Сүмд явдаг гэрнээ тэгж жагаад нэг өдөр хаан нэгтэй газар очиод Библийг сураад аврагдсан гэж байгаа. Тэгэд нөгөө хүн чинь судлаад үзсэн чинь манай сүм нөгөө эхнэрийнх нь яваад исэн сүм байсан. За тэгээ нөгөө мөрдөгч чинь нөгөө холбооны том пастор руу очиод за би ер нь ингээд хараад тахад танай сүмийн пасторууд аврагдааг байх шиг байна. Манай эхнэр ингээд аврагдцсан гэдэг гисэн. За тэгээ нөгөө пастор чинь яасан байдаг гэсэн чинь би пасторуудын дотор байгаа олон хүмүүсийн мэднэ. Пасторуудын булхайг мэднэ. Танай пасторууд ер нь аврагдааг байх шиг байна. Нөгөө мөрдөгч хийсэн чинь нөгөө пастор чинь тэр шөнө хайрцаг бэлэг нөгөө мөрдөгч рүү явуулсан гэсэн. Битгий хэлээрээ, битгий өөр хүмүүст хэлээрээ гэд. Тэгээ бурхан үнэхээр гайхалтай аргаар тусалж байсан. Намайг эсэргүүцчихсэн хүмүүс олон байсан. Тэгээ зогсохгүй намайг өөр алахыг завдсан хүн ч хүртэл байсан. Тэр үед Мартин Лютер надад их санагддаг байсан. Мартин Лютер сайн мэдээ тарааж байгаа. Нөгөө католикийн холбооноос Лютерийг алах гэж байсан те. За миний одоо амссан төлөв хажууд нь юу ч биш л те. Гэхдээ сайн мэдээ тарагдаж байгаа газар энэ сайн мэдээг эсэргүүцдэг сатаны ажил үргэлж явагдаж байдаг. Бурхны хийх гэж байгаа ажлыг хүн зогсож чадахгүй. Еврей 5:8-9-ийг харъя.
Еврей 5:8-9 хамт уншия. Тэрээр хүүн байсан хэрн зовсон зүйлсээс дуулууртай чанарт суралцсан. Тэр төгс болгогдсноор өөрт нь дуулууртай байдаг бүхэнд мөнх авралын их үндэс нь болсон бөгөөд тэрээр хүүн байсан хэрн зовсон зүйлсээс дуулууртай чанарт суралцсан. Есүс маш их зовлон амссан. Тэр зовсон зүйлсээс Бурхан аавынхаа хүсэлд дуулууртай байх чанарт суралцсан. Тэгээд тэр төгс болгогдсон. 사람 개인적으로도요. За ер нь хувь хүний хувьд гисэн хүний одоо аашцсан төлөвшхийн тулд ер нь мундаг хүн болохын тулд заавал хүн зовлон амсах хэрэгтэй, зовж үзэх хэрэгтэй. 어떤 사람은요. Зарим хүмүүс ингээд бүр багасаа ээж аваараа хамгаалуулад сайхан орчинд өсөөд яг нөгөө хүлэмжний цэцэг шиг өссөн хүмүүс байдаг. Их сайхан одоо ингэж жаргаж өссөн хүмүүс байдаг. 개인 생활도 어려움을 당하면 견딜 수 없어요. 자기는 전도도 하려고 전도자가 되려고 За номлож болох гээд одоо сайн мэдээ тарах гээд 제가 딴 나라 사는 형제인데 за биний хүний талаар ярьж өгөө нэг гадаад амьдардаг нэг хүн их мундаг хүн их сайхан сэтгэлтэй юм болгоныг сайдаг. За тэгээд номлогч болох гээд сөүлж болгонд авчирсан. Эхнэр нь мэрэгжлийн төгөлдөр урч. Үнэнхээр мундаг төгөлдрөөр тоглолдог. За тэр хүн болохоор тэр ах болохоор англиар бүр чөлөөтэй ярьдаг ус цас. За тэгээ гадаадаас ирэхдээ өөрийнхөө автомашиныг ачаад ирсэн, төгөлдрөөрөө ачаад ирсэн. За тэгээд номлогчийн одоо бэлтгэгдэж сурж байсан. За тэгж яагаад жоохон байжгаад за ерөн чадахгүй нэ гэж хэлсэн. За жоохон дэвччихээ гэсэн чинь өө чадахгүй нэ гэсээр байгаа. Тэгээд яваад өгсөн, буцсан. Үнэнхээр хайрун. За тэр хүн яагаад гисэн бэ? Тэр хүн багасаа үнэнхээр жаргаж яг нөгөө хүлэмжний цэцэг шиг өссөн. Жоохон зовлон ирэхээр яхаа мэдхэ болждаг. Дисдэггүй. Христэд дэжүүн тийм байж болохгүй. 고난과 어려움 가운데서 그 사람의 성격이 Зовлон хэцүү зүйл тохиолдож байж тэр хүний зан чанар төлөвшдөг. Есүс ч гэсэн Бурхны хүү байсан гэрнэ амссан зовлонгоосоо дуулууртай чанарт суралцсан гэсэн. Зовлон дунд зовлонгоор дуулууртай чанарт суралцсан. Зовлон амсчиж хүн одоо ийм төлөвшдөг, зан чанар нь гэсэн одоо их зөв болдог. Еврей 2-ын 10-аас харъя. 히브리서 2장 10. Еврей 2-ын 10. Олон хөвгүүдийг цог жавхланд авчрахдаа тэдний авралын эхлүүлэгчийг зовлонгоор төгс болгох нь түүнд зохистой байжээ. Бүх юмс түүний төлөө бөгөөд бүх юмс түүгээр байдаг. 많은 아들을 이끌어 Олон хөвгүүдийг цог жавхланд авчрахдаа 많은 아들을 이끌어 영광에 들어가게 Бурхан олон хөвгүүдийг цог жавхланд авчрахдаа 이 구원의 зовлонгоор төгс болгох нь түүнд зохистой байжээ гэж байна. Олон хөвгүүдийг цог жавхланд авчрахдаа авчрахын тулд 구원의 주님이 зовлонгоор төгс болгох нь түүнд зохистой гэж байна. 고난으로 말미암아 온전케 하심이 합당하다. 구원의 주님으로 온전케 되세요. 예수님도 Есүс маш их 그래서 зовлон амсаж авралын эзэн болсон. Есүс Бурхны хүү байсан хэрнээ зовсон зүйлсээс дуулууртай чанарт суралцсан. 고난을 통해서 사람의 인격이 Зовж байж хүний зан чанар төлөвшдөг. Ямар ч зовлон амсаагүй хүн жоохон юм хэцүү юм тохиолдохоор ингээл яахаа мэдхэ болчдөг. Би тийм хүмүүсийг зөндөө харж байсан. Тэгэхээр энэ зовлон гэж чинь үнэхээр сайхан зүйл. 자기 자녀 Бурхан өөрийнхөө хүүхдүүдийг зовлонгоор хатуужуулдаг. 그래서 점점 우리에게 우리가 하나님의 자녀로서의 За ингэж зовлон амсаар бид нар Бурханы хүүхдийн хувьд одоо зөв зан төлөвтэй болдгоо. Зөв төлөвшдөг, зөвөр төлөвшдөг. 구원의 주님이 고난으로만 Авралын эзэн маань зовлонгоор бид нарыг 구원의 주님으로서 온전케 되세요. төлөвшүүлдэг. Улаан өөр газар эс унаад эс өгөх юм бол ганцаараа үлднэ. Харин өгөх юм бол олон үр гарна гэсэн. Тэгэхээр Есүс үгснээр олон хүүхдүүд төрсөн. 성경
За Библиэс дахиад үгээрээ Йов 23. За дуулал номны өмнө Йов ном байгаа. 23장 Дуулал 23. 10절 23:10 хамт уншия. Гэвч тэр миний замыг мэддэг. Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ. Яв ингэж хэлсэн байна. Гэвч тэр миний замыг мэддэг. 그가 아시나니 네 가는 길을 하나님 Бидний явж байгаа замыг бурхан ажиглаж байгаа. Бурхан ажиглаж байгаа. 나의 가는 길을 오직 그가 Гэвч тэр миний замыг мэддэг. Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ. 하나님이 우리를 단련시킨다. Бурхан биднийг ингэж дасгалжуулдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. 금이 처음에 Алт шууд одоо нөгөө шижир алтаар байглаас гарч ирдэггүй шүү дээ. 가지고 Холцтой гарч ирдэг. За тэрийг бодсонд хийж жагаад хайлуулдаг. Халуун галаар хайлуулдаг. За тэгээд хайлуулсныгаа дараа 아직 찢기가 남아 있으면 холцтой байгаадах юм бол за би яг харж исэн. Холцтой байгаадах юм бол алхаар ингэж 종이장 치고 нүүддэг. За тэгээд тэрийг элдвэр шиг одоо юм машинд хийж жагаад бүр ингэж нэмхэн болгодог. Тэгээд холцтой байх юм бол тэр ингэж хугарчдаг юм байлаа. За холц нь арилааг байх юм бол дахиж гал руу игээд дахиж бодсонд хийж байгаа. Тэгээд шижир алт болгодог. 여러 가지 Яг үнтэй адилхан бурхан олон зовлонгоор биднийг дасгалжуулдаг. Тэр намайг 단련하시 шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ. 고난을 통해서 그리스도인의 Тэгэхээр зовж үж Христэд итгэгчийн зан чанар төлөвшдөг. 우리를 단련시키는 가운데 Бурхан биднийг дасгалжуулах үед бид нар бурханаас олон зовлон авна гэдгийг мэд хэрэгтэй. 그래서 고난을 통해서 하나님 Бурхан энэ зовлонгоор биднийг дасгалжуулдаг учраас зовлон ирэх үед 무조건 шууд яагаад тийм зовлон хүрээд ирв гээл одоо шантраал хямраал ингээд ээж болохгүй. Яагаад тийм зовлон ирсэн болоо гэж бодоод дисэх хэрэгтэй. За тэр зовлонгийн дараа зовлон тулаад гарчвал та суг өссөн байна. Таны зан чанарыг Христийг дуурайчихсан байх болно. Тийм учраас 1-р Петр 1:6 дээр хэдийгээр та нар одоо төр зургийн бас шаардлагатай бол элдвийн сорилтод зовж байгаа ч үүндээ үлэмж баярлдаг гэсэн. Ингэснээр итгэлийн чин шалгуур галаар шалгагдах мөхөг алтнаас ч илүү үнэтэй байж Есүс Христийн ичлэлээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм а гэсэн. 여러 가지 시험을 인하여 Элдвийн сорилтод зовж байгаа ч үүндээ үлэмж баярлдаг гэсэн. Яагаад вэ? Бурхан биднийг одоо 불로 연단하여 итгэлийн шалгуураар шалгаж байна. 예수 그리스도 Энэ чинь итгэлийн шалгуур чинь галаар шалгагдах бөгөөд мөхөг алтнаас ч илүү үнэтэй байж Есүс Христийн ичлэлээр магтаал алдар хүндэтгэлд хүрэх юм а гэсэн. Бид нарыг шалгаж байгаад 영광과 존귀를 얻기 эзний өмнө зогсох үед алдар магтаал хүндэтгэлийг авахд зогстой хүн болох гээд байгаа. Тэгэхээр энэ зовлон ч өөрөө маш сайхан зүйл. 고난을 통과하지 않는 Зовлон туулаагүй хүн 믿음이 단련되지 않아요. дасгалжуулагдахгүй. 베드로전서 За одоо жоохон сурыг 1-р Петр 4 4-ийн 1-р Петр 4 1-2-ыг хамт уншийе. Иймээс Христ нэгэнтээ махбодороо зовсон тул та нар ч гэсэн ижил санаагаар өөрсдөө зэвсгэл. Учир нь махбодороо зовсон нь нүглийг дуусгасан. Энэ нь биеэр амьдрах үлдсэн хугацаанд цаашид хүний хүсэл ачаалын төлөө бус харин бурхны хүслийн төлөө амьдрахын тулд юм. 그리스도께서 이미 Христ нэгэнтээ махбодороо зовсон. 땅에 Энэ дэлхийд Христ бууж ирээд маш их зовлон амссан. 너희도 같은 마음으로 Та нар ч гэсэн 가보시면 전쟁터에 나갈 때 화살에 내 가슴 үүнтэй адилхан өөрсдөө зэвсэглээ гэсэн. Зэвсэг гэдэг чинь тийм ээ одоо дайсны сумд өртгөөс хамгаалдаг хоёуг дуулгыг хэлж байгаа. 을 받을 때에 이 죄의 화살이 날아올 때 그걸 막을 수 있는 За зовлон амсчиж одоо гим нүглийн сум ирэх үед зовлон амссан хүн 육체의 одоо тэр гим нүглийн сумаас өөрийгөө хамгаалдаг. 받은 자가 죄를 그쳤다는 말은
Учир нь махбодороо зовсон нүглийг дуусгасан гэж байна. Их зовлон амссан хүн гим нүгэл хийдэггүй. Мэдхүү? 어린 아이들은요, 쭈쭈바 죽게 За хүүхдүүдийг чихрээр ингээл хуурал зарим хүмүүс ингээд барьцаалаад аваа явчихдаг тий. 큰 애들은 За том хүүхдүүд бол ямар сонио авах вэ? Очихгүй гэл ингээд шууд мэддэг тий. Тэгэхээр итгэл нь одоо зовлонгоор дасгалцсан хүн ямар нэгэн гин нүглийн уруу татлаханд ундаггүй. 그 후로는 다시 사람의 Цаашид хүний хүсэл дачаалын төлөө бус харин бурхны хүслийн төлөө амьдрдаг гэж байна. 뜻을 쫓아 우리의 Бурхны хүслийн төлөө 살기 위해서는 махбодынхаа үлдсэн өдрүүдийг өнгөрүүлэхийн тулд зовлон амсах хэрэгтэй. Зовлон дэвчээд гарчих юм бол зан ааш нь ингээд төлөвшчдөг, төгс болдог. 1-р Петр 5:10. 1-р Петр 5:10. Хамт уншия. Христ дотор та нарыг өөрийн мөнх алдарт дуутсан бүх нэгүслийн бурхан өөрөө төр зур зовсны чин дараа та нарыг төгс болгож, баттгаж, бэхжүүлж байгуулах болно. 굳게 하시며 강하게 하시며 틀을 경고케 하시며 이 베드로 전서에는 고난이 1-р Петр номон дээр зовлонгийн талаар их гардаг. 실제로 그 당시에 Бодитоор тухайн үед итгэгчдэр маш их зовлон сорилтод өртөж байсан. 그리스도 안에서 너희를 부르사 Христ дотор та нарыг өөрийн мөнх алдарт дуутсан гэж байна. Дуутсан гэдэг чинь өөрийнхөө нэгүслийн сайн мэдээгээр дуудаж аварсан гэсэн үг. 자기의 영원한 영광에 들어가게 하십니다. Биднийг дуудаад өөрийнхөө мөнх алдар руу 천국 가는 건 영원한 영광에 оруулах гээд байна. 하십니다. 잠깐 За тэр төр зур зовсны чинь дараа энэ дэлхийд амьдарч байгаа хугацаанд төр зур зовноо. За энэ зовлон яана гэж байна. Итгэлийг зан ашиг нь төгс болгоно. 하시며 Баттгах нь, 굳게 하시며 бэхжүүлнэ, 강하게 하시며 байгуулнаа. Энэ зовлонгоор бурхан хүнийг тасгалжуулдаг. Тэгэхээр зовлон сайн дисэх юм бол зовлон дотор хүн эзний үгийг сайн сурдаг, эзнийг дуурайдаг, эзэнд дуулууртай байдаг хүн болдог. Тунгуудахгүй эзэн ирэх үед эзний тэр алдраас зовлон амссан хүн хүртэх болно, хүртэх эрхтэй болно. 로마서 Ром 8:17-18 дээр бид Христтэй хамт алдаршуулгдахын тулд зовлонг за юу гэдэг вүлээ? 우리가 그리스도와 함께 Бид нэр Христтэй хамт алдаршуулгдахын тулд бид түүнтэй хамт зовдгоо гэсэн. 생각건데 현재의 고난은 Энэ цагийн зовлонгууд бидэнд илслэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог. 그 모든 За энэ үгийг цээжээр мэдэхгүй байгаа хүмүүс өдрийн хоол битгий дээрэ. 예. Ром 8:18 로마서 두 절 2хан ишлэл цээжлэгдэж байгаа бол хоёр ишлэл цээжлэгдэж байгаа бол Ром 8:18-ыг цээжлээрэ. Энэ цагийн зовлонгууд бидэнд илслэгдэх за цээжээр уншия. Тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог. За тэгэхээр Христэд итгэгчийн 님이 고난을 통해서 구원하시는 энэ зовлон. За эзэн зовлонгоор бид нарыг аварсан. Бид нар эзнийг дагахын тулд, эзний сайн мэдээг тараахын тулд бид ч гэсэн зовлон амсах ёстой. Зовлонг сайн дисвэл эзэн алдар суун дотроо ирэх гэж байна. За тэр үед нь бид нар ичгцүүлгүй байх болно. Залбирцгаая. Өршөнгүй бидний бурхан амен. 죄 많고 악한 Гим нүглэр дүүрэн хормоо ертөнцөд амьдарч явах хугацаанд бид өхөн бурхны агуу хайр нүгэслээр аврагдсан. Тэгэд эзний хамгаалалт удирдлагаар 우리 남은 생애를 бид өхөн үлдсэн амьдралаа өнгөрүүлж байна. Үнэхээр их баярлаж байна. Та биднийг авраад зогсохгүй. Олон сорилт зовлонгоор бид нарыг дасгалжуулж 멀잖아 주님 тунгуудахгүй эзэн та ирэх үед өөрийнхөө алдар суун өмнө зогсооход бид нарыг ичиг зүйлгүй байлгах гэж байгаад баярлалаа. Өөрсдийнхөө үлдсэн амьдралыг эзэнд нар удирдуулж Бурхны хүүхдийн хувьд Христэд итгэж хүнийхээ хувьд амсах ёстой зовлонгуудаа төвчээртэйгээр амсахад та тусалж эзэнтэй алдаршуулгдахын тулд зовлон амсах ёстой гэдэг энэ үннийг илүү ухаарахад та биднийг удирдана. Эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен.